намайг Батгшиг гэдэг. Би 2022 онд ерөнхийлөгчийн тэтгэлэгт Арангаа аймгаас хамрагдсан оюун болгийн ээж байна. Миний хүү Их Британи Умард Ирландын Ванд улсын Галазго хотын Галазгогийн их сургуульд компьютерийн ухаан гэдэг мэргэжлэр одоо 3 дахь жилдээ сурч байгаа. 2022 онд манай хүүхд чинь эсдийн ерөнхий шалгалтаараа математик дээр 800, англи хэлээрээ 697 авч ер нь бол өөрөө Эрдэнэбулган сумаасаа нэгдүгээр ч гэсэн нэгдгээ бол мэдчихсэн. Би бол өөрөө ээж хүн байж бол энэ тэтгэлийн талаар тэр үед бол мэдээлэлтэй байгаагүй. Харин хүүхд өөрөө мэдээд тэгээ өөрөө энэ тэтгэлэгт хамрагдахын тулд хичээлээ бэлтгэж байсан байна лээ. Тэгээд яг 11 сард үлүүдээ манай багш нар над руу уцтаад баяр хүргэе танай хүүхд тэнцсэн байна, гадаад явах болсон байна гэхдээ би нэг анх өөрөө мэдээлэл аваагүй хүүхд маань ч надад энэ тухай яриаг болохоор эхлээд бүр зочирдож гайхаж мэдээж авсан. Тэгээд маш сайхан баяртай байсан тэр үед одоо иргэн санахад тэр дор нь хөөрөөгөө уцтаад залгасан чи харин хүү маань маш тайван тэгсэн ээжээгээ тэгээд өөрөө ол мэдсэн. Тэгээд багш нар ангийн хүүхдүүд маань надад баяр хүргэж байна гэж хэлсэн. Тэгээ ер нь бол энэ тэтгэлэг бол одоо хөдөө орон нутгийн төрийн албан хаагч одоо эцэг ихтэй над шиг юм хүний хүүхдэд бол маш том боломж. Хизээч би бол хүүхдээ бол энэ өндөр төлбөртэй гадаадын орны сургуульд бол сургаж чадахгүй нь бол тодорхой байсан. Тэгээ ийм боломж олгосонд маш их баяртай байгаа ээж хүний хувьд. Тэгээд энэ одоо жил болгон ингээд бүх сумд бүх аймагуудад гэдэг нь одоо маш зөв одоо боловсролыг дэмжсэн ийм хүүхдүүдийн одоо боломжийг олгосон ийм сайхан сэтгэлгээ гэж одоо боддог.